Hey guys, Сэнүүчний пүп байна. Өнөөдөр манай найзууд манай гэрийнхэн нийлээд ууланд гарч байгаа. Гэтэ коронавитай учраас 4-4-өөр 3 баг болж хуваагдсан байгаа. Тэгээд бид нар нэг цэг тоглосон байгаа. Тэгээд тэр цэгт очино. Гэхдээ өмнө ингээд тэр баг тус бүр өөрсдийн тоглосон маршрутаараа ингээд тусдаа бид нарт өгсөн нэг даалгавар байгаа. Тэрийг биелүүлэнгээ хөгжилтэй байдлаар тухайн цэгтээ хүрэх болно. Тэгээд юу болохыг харцгаая. Тэгээд bye. Юу басуя? За. Чи Монголд ирснээс хойш амьдралын хэм маяг чи ер нь яаж өөрчлөгдсөн? Тийм айгоо. Яг өглөө ер нь хэр их тосч юу хийж вэ? Өглөө босгоо байсан дөө. Монголын цагаар л амьддаг болсон шүү дээ. Карантин барьж ингэ. Нойр солигцсан. Өдөр сэрэл. Шууд орой хоолоо идэж. Яг ингэ цаг тогтсон цагт хийдэг ажилтг болохоор ингэ тэгдэж шүү дээ. Тийм ээ. Ямар ажилтг болгооч. Би өглөө эртлэн бос цайгаа чанаад сүгэн буцалгаад. True. That's fact. Монголд бас цай чандаг гэсэн. Чаны чандагаад гэдэг. Ер нь тэрвэрээд байгаа юм байна. Фаны блог. Юу ч яриад байгаа. Би одоо яг хуу алтан дундаж энэ хоёроо болоод ихэр тосхгүй ч гэсэн тосхгүй. Хоолбод хийж. Афээд тэгээд. Стикерээ вачдаг шүү дээ. Ирээд бол их юм өөрчлөгдсөн. Ирээд бас жил амьдрахад Их үлсэж байна, их ядарч байна. Монгол улсаа их санаж байна. Гадаад улсад зав ярьлаа. Яс яа. Ингэж байгаа хоол авт юм байна. Гэхдээ Монгол улс руу явмаар байна. Хэцүү байна, хүсэж байна. Ээж аваа санаж байна. Энд ерөөс хэцүү байгаа. Намайг яг хүмүүс амар жаргаалаа л гэж боддоо юм шиг. Айгүй. миний гаргаад байгаа шүү дээ. Ээж аав нь байхгүй. Энд чи яг зүгээр хүссэн үедээ гарна, хүссэн үедээ энэ гэрт ер нь байдгүй шүү дээ. За сөтөө юу өөрчлөгдсөн? Өөрчлөгдсөн юм уу? Би ер нь сайн ярьчлаа дөө. Нойр. Хоол ер нь бас зургийг хажууд нь тавьчихгүй шүү. Очоод дүүнэрээ хоолдог байсан. Одоо ерөөсө гэрийнхнээгаа л хоолч. Дөө гэрийнхэндээ хоол хийж өгөөл. Хөөе сонио гэрийнхнээгээ хоолж гэсэн мөртлөө өөрөө даргалаад байгаа. Хоол их жор нэмэгдсэн үү? Хоол их жор бас нэлээд нэмэгдсэн. Яг нөө Европ материалнуудад дасаад бас жоохон өөр хоолнууд их хийдэг болсон. Тэгээ ганцаараа нөгөө нэг бусад хүмүүсийг жоохон үл оншоогоод өөрийнхөө дуртай хоолыг хийж иддэг болсон. Өмнө нь яг ээж аав загнаад тэдний гараар жоохон орсон хоол хийдэг байсан. Юу гэсэн үгийн гурилтай шийд хий. Харин тийм одоо жоохон болоод янз бүр юм туршиж үздэг болсон. Тийм тэгээд оюутны амьд үзэж байна. Тэгээ хоол хийгээд ахаар бас зай завхраа нөр амсаар байгаа таргалчт юм байна лээ. За тэрийг бас өөрөө хийдэг бол орлоо гэж би бодож байгаа гэсэн. Тэгээ чөлөө цаг ихтэй бас гэр орон цэвэрлдэг цагаараа Монгол дахь цэвэрлдэг цагаараа энд одоо ерөөс тоглолтог л бас. Сакс тоглоно. Тэр цэвэрлдэг байсан уу? Цэвэрлдэг байсан. Чи ч хамгийн ч дүүч л хийдэг гэсэн гэж тийм. Тэгээ гол юм аа. Би хийн штэ. Нэг удаа цэвэрлсэн штэ. За. Өөр юу? Хоол, нойр. Кино мэнэ их үздэг болсон. Тэгээд зурагтай гэрт орцсон гэж. Ер нь бол өдөр болгон кино үзэл. Гэтэ яг үнийг хэлэхэд бид нар энд ирээд шууд карантинд орсон шүү дээ. Яг үнийг хэлэхэд. Бээр тэгээ ерөнхийдөө бол тэгэл Монголд бол байсан шал ондоо хэцүү. Сайн байна уу? Сайн байна уу? Танд одоо Будапешт ирсэнээс хойш юу өөрчлөгдөв яг амьдралын чинь хэм маяг хавар. Мэдгүй. Их өөрчлөгдөв шүү. Одоо шил нэг юм шил за төөгийн хувьд ч ингээ бүр яг нойр ингээ бүтэн солигдоод яг ямар ч амьдралын юг болцоо аахгүй юу гэдэг. Зориггүй болцсон. Тий химэлтэй болоо шал бүтэхгүй амьдраад байгаа аахгүй. Тэгээл яг шүн унтаал шээ. Шүн байж байгаа тэгээл яг өглөөнд бас чам тийм Хос юм байна. Тий өөр залхуус. Өөр юм байна. Өөр тэгэл багтаа. Тэгээ хоолныхын зуршил нь өөрчлөгдсөн юм шиг байна. Тэр аргагүй байх. Өөр ахши. Байлгалтай. 30 минут видео өгсөн яриа л та.
Hi guys. Ямар тийм хэлчихвэ. Манад мэтэ ирсэн байна. Тэнд байж. Яг фокус байна тийм. Мэтэ юу? Тийм. Гэрээд танилцуулчих дөө. Маах ингээд дөрүлээ амждаг байгаа. Энэ ингээд миний өрөө байна. Энд бас нэгнийх нь өрөө байна. За энэ чи ингээд манай гэрийнхэн байна. Нэгтэй фокус. Оо, за Blackpink ёо. Ярьцаа гэж. Blackpink in your area. Юу зина? Нөө ярьсан. Гэртээ ингээл карантины үеэр амарчлалтын байдалтай л байна шүү дээ. Нэгтэй ямар сүртэй. Нэг нөө. Тэгэл байж ин. Чи юу асуух вэ? Харлаан житэрсэн шүү дээ. Тийш дээ манай дүү шүү дээ. Чи юу асуух вэ? Гэхдээ Танаас тэгээ өдөртөө юу хийх вэ? Юу ч хийдэж шүү дээ. Ингээл шилжүүлээ. Гэл юм яриад. Тэгэл хаврууд орвол. Гой юм хийдэг. Я гой юм хийдэг гин шүү. Юу хийх юм бол тоо. Энэ наац марц. Тэгэхдээ хүүхдүүдийн бас өөрөө ч их сонир юм аа. Сэтгэл. Бага хүүхдүүдийн пастор нас үү. Дараа нь өөрөө идэх юм нэцгийн ихтэй ихтэй пастор байя. За энэ чи ирээд хэр удаж байгаа? 2 жил. Биш энэ Энэ байранд уу? Нэг сард орж ирээ. Одоо яг л сар болох гол байгаа юм байна. Тэмээ хаалт мал яаж ижээ? Хаалаа. Тэд юм яг гүнэр 2-2-ороо ээлжлээд тэгээд дөрөвнийхийг идэг. Дөнөөр хоолоо иддэг гэхдээ 2-2-ороо хоолоо ээлжлж хийдэг гэсэн үг. Тийм. Энд чинь амьддаг. Би Тэ. ганцаар. Ганцаараа юу хоо? Тэгтээ ийм 2 ортой харин тийм. Энэ ар өөрхийн чинь юм уу? Тийм. Цантай ирээд. Харин эдгээр өөрсдөө билэлсэн чинь. Манайх амар их тойлтой юм л шүү дээ. Энэ ямар гоё. Танах чи ямар гоё юм бэ? Тийм үст. Пүү би яг мэдсэн маань өцгөн ихтэй хаа. Би яг мэдчихсэн яа чи. Яг ийм байхгүй. Ингээ бас тойлтой. Тэн дээр юм заах хэрэгтэй. Аа. Энэ хамгийн гоё ер нь өрөөнийс юм хаа. Тийм байна. Техник яг бүх юм байгаа шүү дээ. Минийх гэхэд илүү ор мортой. Тэгэхээр энэ бол яг бүх юм нэг таарсан. Энэ юу гэсэн үг л дээ тийм. Миленэ хаач. What if юм? what if? Энд дээр тэгснээ бас үгтэй. Энэ юу гэсэн ч үгтэй. За нэг ай тоглоё ба. Нэг ай тоглоно ба. The sacred chord that devil plays to learn. Нач ямар дүүлээ? Net comes. Нэр нь орж ирэх юм. Нэг бил айшин дөө. Яа. Окей. За. Би хатдаг. Тэгээ одоо чи чипсээ надад хэлэх юм хатдаг.
Жинхэнэ яг ингэж хаттай. Ингээд тэгшээр яадаг. Яа. 1 2 3 байна уу? Хаад гинэ. Чипс яваа. Наа мэрхэн гэдэг BM-ийн хордоо курс сурдаг. Civil Engineering зэрэглээ сурж байгаа. Наа курстэр гэдэг тэгээ өвтөр болохоор тэгээд Civil. Намайг яриг гэдэг би эднэр хийх босс наа нэг тийм хийх хүртэж. Нават гэдэг илтэй одоогийн бизнес каналуудаар сурдаг нэгдүгээр курсыг сурж байгаа. Өмнө нь би нэг жил сурсан, одоо 2 жилдээ өнгөрсөн. Урагч аа. Кэд гооч. Пупа гэдэг BM-д хас инженер гэсэн. Ойд хэлж байна. Таны юу өмнө нь инженерийн гадаад амьдарч байсан юм. Гүү шүү дээ. Тийм үү? Тэр хаан юм шүү. Малайд нэг дөрөв зарч байна. Хэл нэг юм. Ямар вэ? Аюу дэчүүл. Тэгтээ юм. Би яг ихэс өмнө гэхээр 19 10 жилээр төгсөөд шидэс нэг жил сурчаад тэгээд дахиад энэ надад сурал байж байх хэрэгтэй гэх баа. Ганцаар явж байсан юм. Яа. Гэтэл чинь ганцаараа яг ингэж зорилттой юм. Очиж онгоцны бодол буугаас ихтэй бас хүн байхгүй. Яг мэрэгчний чадсан. Тэрийг ашиглаад янз бүрээс хүмүүсээс яаж ч юм суугаад онгоцны тэгээд ганцаараа буудлаа очичаад тэгээд шүшинээр тэндээ нөгөө нэг гадуур зан хоолоор явчихсан байхгүй. Тийм болохоор юу гарч будаа шааж авах хэрэгтэй тэгээд өөрөж ихтэй. Тэгээд яг нэг 2-7 хоног бас Малайд хүмүүсийн акцент юм. акцент нэг интэг юм. Тэр Тэгээ ер нь зүйл та англи гэдэг бодол амьдсан. Хятад англи хүмүүсийн төр хэл. Тийм болохоор. Тэгээ энэхээс ч өөр юм шиг. Энэш нь энэ видеонд өндөр гэл нэг бөбөг ярьдаг шүү дээ. Тэрнээс арай өөр ч шүү дээ. Тийм жаа. За өөр гадагшаа гэх юм л да. Бүгд яг шууд. Ажилтдаг. Ганцаар бол ирээд үстэй. Ганцаар алаг үстэй. Ганцаар л энэ. Ээж авах. Яг энд ирээд ирсэн ганцаараа ажилласан. Энд л тийм баха. Ганцаар аялсан юм тийм. Хаашаа аялсан? Мастерч их орчоод. За энэ тэгээд яг ганцаараа ингээл яг Монголоос онгоцны нэстэй хийх ямар байлаа. Үгүй наач. Тийм юм руу ирж байгаа. Баяр гоног болсоо гэсэн дээ. Би манай Туркээр дамжиж байхгүй. Тэгээд Туркээр дамжиж байхдаа төрөөд тэгээ онгоцноос хотроод өнгөрөх онгоцноос хотроод тэгээ өнгөлчихсэн шүү дээ. Тэгээд таныг л зүгээр хүчрэл эрэхтэй хүмүүс байгаа гэдэг хаа гэж юм. За. Бөөн гэсэн гэдэг баг. Чи нөгөө нэг Монголчууд визэнд ойлгомоор нь байна. Тэгээд таарсан. Хамтдаа явж байгаа л хэрэгтэй юм шиг байна. Би лав гурлаа ирсэн. Манайс уу. Тийм үү. Юу болов би хаа юу гэж гадаа явж байгаа. За тэгээд яг ирсэн чинь танарт ер нь яг өнгө ямар санагдсан? Яг анхны тот жоохон мяасан яг заа ингээд суугаад авчихсан. Гэсэн чинь нэг сэн байв. Хаш баргад тэгээд дэвийг сан. Тэгээд яг хот руу орж ирээд нэг кафе аваар одоо явсан зарай дээр очихлээ. Тэгээд анх бол нэг гэж бодчихсан. Ямар сони юм бэ гэж яг. Шинэ ирж яа. Тэгээд байдаг ч баг ойчлолт одоо хэлсэн. Нурлаа яна Надад айгүй гоё санагдсан. Би өөрөө тийм Европ архитектур айгүй дуртай болохоор яг ийм атэр ирж ирэхээр гоё санагдсан. Тэгвэл ямар санагдсан? Биш нэг өмнө Малайз явсан Азийн өндөр
Хүмүүс бол алхамжид газар болохоор энэ дэшгээр аягүй тайван. Тийм. Хоосон санагдсан тийм. Тийм хөвгчүүлийн газар юм шиг. Амар тайвсан. Чимээгүй Хөвгчүүд амьддаг авчихлаа. Яг аа. Би бол тэгэхээр бүр нуурч байгаа биш харсан. Зур ямар хэрэг юм бэ гэж явдаг. Ямар сони юм бэ? Хий юм бэ гэж юм. Тэг хүмүүс юм нэгсэн хэл нэг юм. Тэгээд хүмүүс жоо гоё дэлхийг гоё ч юм. Би угаасаа анхудаа тэгээд гадаад ингээд болохоор арай гайг махаа. Би угаасаа тиймээс багтаа нөгөө хүмүүс хэлтэл би ер нь хаач хүмүүс англиар ярьдаг ер нь хүн болон баг ерөнхийдөө англиар ярьдаг юм. Исландагтай. Би нөгөө өмнө Японд аялж байхад гудамжлал явж байгаа Японы нэг зүгээр ингээд жоохон залуучтай байгаа. Тэгээд англиар Тэгээд өөрөө ядчих нэмэр Япон зэрэгтэй юм тий. Тэгээ асуусан чинь амар юу бүр амар муусан. Би ч бас өөрөө бас муусан байхгүй. Хоёр муу нийлээд яваа. Тэг нэг Japan хийхэд нэг хэвчээ байхгүй. Ямар мэдээ хийлээ сандсан. Одоодсан сандтайгаа гэх. Нэгсэн нэг Тэгээ угаасаа Европод чад үйлдэл гэх юм уу. Бүр харийн ил шиг санагддаг. Бусдад нь. Тэгээд бодонгууд угаасаа сурахад ч хэцүү юм билээ. Сурах гэж оролцсон юм. Оролцсон тэгээд холиор гэж чандарсан. Танайд одоо ингээд энэ дагаа одоо лайфстайл байгаа шүү дээ. Тэр чинь Монголд байгаа лайфстайлс ч хэр өөрчлөлт юм бэ? Йогой. Бүлэт болсон юм да. Хуучин бол ямарчсан. Ээж аавын яг нэг хяналтан доороо болохоо заавч бас нэг юм нэг. Хязгаартай гэдгсэн одоо бол яг юу хийж байгаа. Шоо барстоо гari янда. Яа вайки бач. Зом бол тийм байсан. Одоо болохоор нэг бигс гээд заавч энэ дээр хэрэгтэй гэж. Оригтаа. Миний болохоор нэг ээж аав адны бас нэг юу гэж байгаа юм чи та амар тийм найдварын хүрээлт амар шүү. Тийм. Нийт юм хийж байгаа амар. Тэгээд бас нэг Монгол дахад нэг ээж аав хамаатан болох амар ингээд хамт байх юмсан дандаа гэр бүлийн талаар байдаг юм бол энэ бишэн чинь шууд гэр бүлийн найдад байдаг. Шууд найдад байгаа юм шиг тийм санагдав. Тэгээд одоо ингээд бас нэг ээж аавстай ингээд гинт ээж аавс ингээд гадагшаа ингээд өөрөө иршлэр өгсөн шүү дээ. Тэгж яагаад ингээд хамгийн гоё гэхдээ бас хамгийн хэцүү зүйлүүд юм уу гэдэг. Хоёр нь болохоор тэр сайн ажлын чинь иргэжтэй тэгээ өөрийгөө яаж чад өөрийг шийдвэх юм. Тэр нь гоё тэгээд хэцүү болохоор юу шийдэх юу зүгээр юу болохоор Монгол таа. ийм кино юм. Постэр гараад шат ээж вал шийдэж байсан шүү дээ. нэг нэг Анир тийшээ ахаар ингэ шийдвэр ялч өөрөө гаргаж хэлээд байна. тэгээд цааш ингэ Что вас там? тэгээд хэцүү болохоор хоёр зүйлсээ тэгээд тийм бүл тэдрээ санах юм да. Тэ хоосон Угаасаа нэг уулан шиг байгаа л тэгэл нэг ормон дээрээ давуу намайг дэвсэж байгаа юм дээ. өмнө нь Монгол тийм юм өөрсдөө хийжсэн юм. хийдэг. Ажин том хийдэгсэн. Юу хийдэг? Том жижиггүй. Энэ баг бэлэн болсон юм байна тийм надад. Юу нэгэд юу хийх юм бэ? Хамгийн өөрчлөлтийн зүйл яг ахын үед нь Яг ингээд өөрийн privacy гэдэг юм даа яваач холбогдол өгдөөсөн. Хуучин ингээд гэртээ байхдаа хинээсэж ажиж үү те. Тэг яг уу гэрээсээ хот яваад тэгээд ялцчихгүй өөрийнхөө хувийн орон зайг хамгаалт гэж бодсон.
Тэгээ одоо Монгол хэлбэл тэгээ бас хамгаалах галтай гэх юм. Хамгаалж та. За, нэг Бодож. ирчлөө гэж яана. Энэ тэг. Өөр мэдгүй маа. Нэг амар өөрчлөлт юм байна. Хоёр жилийн өмнө нэг яг хэврэл байгаа юм. Бидээс сурсан мэт лээ. Хамаагүй л бидээс сурсан. Амар гойсон. Нэг зүгөө ядах гэж. За мөнгө ядах гэж юм байна хаа. Хэмж байгаа. Өө тэгэл хэмнэлттэй л амьд байна дөө тэгэхгүй. Тэгээд гэрээсээ гар мөнгө зураг аваад байх цаашаа тэгээд бид чинь тэгээд бүгдээрээ ажил хийдэг байсан. Тэгээд дохиолоор авчихсан. Яг уу юу шишээ баранд ажиллана. Угааг чинь Тэгээ баар нугаах. тэгэл хоккей чинь дижи бүгд л хийдэн дөө. Тий. DJ гэсэн чинь манай найз юу нэр ингэсэ тий чи юу гэж. Тэгэл DJ Jax тийштэй андаа гэх. Тэр ажлыг хийж үзэг болох юм байдаг. Гэтэ нэг жоохон тийм анх ирээд тийм мөнгө төгсөх асуудал гарч ирсэн үү? Манхаа. Шууд ирэл. Айгуу дэсэн дөө тэгэл угаасаа л тийм амар сэтгэл зүйн бэлтгэлтэй ирсэн. Мөнгө хийх хэрэгтэй юм мэдээдсэн. Ер нь гэхдээ хараа яг эрэхэд яг ямар бэлтгэл ер нь хийх хэрэгтэй вэ? Яг эрэгтэй хүүхдүүдийн эрэгтэй хүний зүгээс ер нь. Та нар бол одоо ерөөсөө гадаадд л ингэж үжиж байгаагүй гэж штэ. Тэгээ зарим нь бол бараг хай скулээ 10 жилийн бараг төгсөж шууд ирсэн бах тийм үү? Тэгсэн. За тэгж яхад ер нь өөрийгөө яг яаж бэлтжиж тэ яг ингээд за окей гэж амьдраад та нар бол ямар ч тийм асуудалгүй ингээд өө бараг бэлэн байсан дөө яриад байхгүй. Тэгээ яг юу бэлэн байгаад байсан болохоор ингээд юугаа бэлтгэсэн. Яг гэр бүлийн хүмүүжил тийм л лээсэн ингээд эрэгтэй хүмүүс гэсэндээ нэг тийм яг Би даацсан байсан юм уу та? би даалтаж сургасан л байхгүй. Заавал эрэгтэй эмэгтэй гэсэн юм бол байхгүй гэсэн. Юу нь л тань. За гой жишээ дурдъя л да. За мөнгө хэмнэхээс ахвал тийм за өөр. Тий, яг хаа. Тэг яг хоолундаа ядч төрөлстэй Хийждэг байсан бол хийждэг байсан болохоор. Тэгэл ямар ч дэс өсөхгүй тэгээд. Өсөхгүй цангахгүй явах тал тэгээд юм бусад юм гайвуулж байна гэж. Аюу хувцнаар угаах тал дээр одоо ингээ будаг мэдгэн оруулж мараас асуудал байгаа юм. Үгүй шүү дээ. Тэр бас мэддэг л дээ. Мэддэг шүү дээ. Ээж мэжтэй Зөндөө загнуулсан. багтаа сурж байхдаа л анх тэгж ийсэн юм. Биш нэг л мандаа хөлтөд байна. Эхтэй хөлтөд бол зөндөл фейлдэл байдаг санагдал тийм. Аахгүй. Ноосоо хуцаа юу л Насаа хуцаа угаалгын машин. тийм хийгээд тэнгүүтлээ бараг гүүхлэх шиг хувцаасан. Дөө өвлийн хувцас болчлоо гэж юм. Тийм юм бол зөндөө болчихсон. За тэгээд өөрөөр одоо сэтгэл зүйн хувьд ч юм уу яг эсвэл энд ирэхээс өмнө за би одоо яг ингээд өнгөрч чад би одоо өөрийгөө ингэж хөгжүүлэх юм ч юм уу тэгж бодсон юм байсан уу? Анх ирэхээс өмнө. Тэг яг уу хинээс чараад бас өөрийгөө аваад явах чадвартай болно доо. Би болохоор гадаад очиж юм чинь олон шинэ хүмүүстэй танилцж тэднээс юм сураад шинэ хүрээлэлтэй болъё даа л гэж. Монголд нөгөө нэг 10 жилээс эхлээд нэг анх найз нөхдөд тэрийгээрээ бүр амар удаа авчихдээ шүү дээ. Тэгээд нэг тийм байдалд орчдөг. Тэгээд тэрнээсээ гараад хайрцанаасаа тий гараад олон өөр хүмүүстэй харьцаад тийм л тийм тал болъё гэсэн бодолд ирсэн шүү дээ. Надад нэг юм харагдаад байна. Энд ингээд гадаад нэстэй болж жоохон ялангуяа би энийг оюутнууд жоохон хэцүү санагдсан. Та нарт тэгдэг үү? Ангийн хүмүүстэй нэг сайн найзлж чадахгүй байгаа юм шиг. Эсвэл нэг дандаа нэг монголоор байгаад байгаа шиг санагдав. Би бол ирсэн сая шиг дандаа монголоор байгаа юм байхгүй. Тэгээ гадаас ирсээр нэг гоё нэг часисан ганц гадаад найз байх. тэг нэг соёлын бэкграунд ч хөө тийм юм байна л да. Аха. Бусад дараапууд манапуудтай жишээ нь тийм Үслэлээ нийлдэггүй ч юм уу. Амьдралыг хүзлэнээр өөр байгаа гэдэг. Тэнгүүд ингээ казак базакуудтай болохоор айгаа өөр юм байлээ. Анзаараад байгаа. тийм маш чуулын хувьд болохоор нөгөө нэг ангид бараг 50% нь араб байдаг. Тийм. Тэ ялч ч Байсан шүү дээ. Гэхдээ чи яг доор жил бараг өрөөндөө 5 арабтай амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр чи ер нь л цаанаасаа л тэгээ уусаа амьдралын шийдвэрлэлд таахгүй. Ялч ч казакууд энэ төр болохоор бид тэдтэй бас арай өөр болохоор Танилцсан байдаг.
Энд гэхдээ яг монгол хүмүүстэй нязлах байгаа боломжууд тий. Бид нэр тэгээ монгол хэл хэлгүй болохоор нөгөөдөл нь тэгээд бидний гадаад аялалтай хамтдаа байж байгаа болохоор Сургууль бүр яг тусгаарлалт юм шиг санагдчих нэг тийм нийлж байгаа юм юм байхгүй. Зарим нэг тийм хүүхдүүд одоо аюу гоё гадаад олон настай хүүхдүүдтэй харахаар ингээд ангийнхан хүүхдүүд нь амар тийм international бүр ингээ орноос нэг хүн л ирсэн ч юм уу тийм ангийнхаа аюу гоё явт юм шиг байна. Тэгэхэд ингээд 50% нь араб мараб болонгууд л ингээд масс нь ингээд өөр хэлээр ярьж байна тийм. Тэгээд тэгэхээр ингээд ерөөсөө харилцаа төрөл амар жоохон хэлж тийм шиг. Яач та гадаа тэгэл нүг бид нар чинь бас ингээд хичээлээр амар нухуулдаг штэ. Нухуулаад ингээд ангийнхныхаа царайг харлаа дахиад хичээл ярихаас гарахгүй. Тэгэнгүүт л ингээд амар хэцүү санагдаа тий. Сүлдээ бүр ярихаас ч өөр төлцөөснээс. Яг хамгийн анх ирээд Монголоос яг юу нүүрснэжсэн бэ? Бүр яг ингээд энэ юм амар сайн юм бэ гэж. Нийтийн төвөнд л хата. Тийм. Хамаагүй гоё тэгэл яг цагтаа ирээл цагтаа явдаг. Монголд уусаа тийм байхгүй шүү дээ. Бас агай таймс. Тийм тэгээд бас хоёр тишээ авахгүй зам гарч үзсэн тэр гарцаа хүмүүс зам тийм. Аяр хурдтай ярьснаа гэж зогсноо. бид тэр гараа гэж тийм жокс нэссэн. Гадаад дэрсэн чинь метроны ханаас гүгээд ах юм нэ. Метро зогсох гэдэг гүгээд би болохоор юу яжсан хүмүүс насааны тгийг хараад байна гахчихсан. Тийм. Хаасаа хүн насааны. Амар чанг тий. Тийм. Хажуу зогсчихсан. Нуу чаалгүй. Тэгэнгүүт юу гэ юм ч юу болж юм. Тэр юм шиг. Тэгээ одоо Монгол хэрэглээ юм монголчууд ингэ хаад энэ ч одоо яаж юм ингэ. Тэг ганцаараа аялах ямар байсан? Яг ер нь тал ингээд яг өөрийнхөө бодол дотор ч юм уу. Уран зай тийм ингээд яг ганцаараа тэгээд яг гоё юм байлээ л дээ. Тэгээд ялч ч нүг pros and cons гэж яддаг шүү дээ. Энэ pros нь ганцаараа, cons нь ганцаараа л юм. Тэгээд ганцаараа гоё хэлсэн ч гэсэн тэгээд ялч ч ганцаараа тэгэл юм. Мөрөө тэгэл бодолтаа тэгээд ганцаараа хэлсэн юм л. Яг хөө тэгээд удаж ганцаараа талхад юм үзээд явах гоё гэсэн. Би бас ганцаараа бас нэг би ч юм ганцаараа Америк руу явчихсан биш үү? Ингээ бодсон чинь. Тэгээ ганцаараа зүгээр чихчээ зүгээр ингээ аялах мэлх амар гоё бүр ингээ бүр хотыг ингээ яг өөрийнхөө үзэлтэй дуртай уушмаасаа тэнгууд л зураг авах гэдэг хэвчээ тий. Тийм. Өөрийнхөө зургийг селфи хийхээс нэг сайн аа. Тэгэл хүнээр гооч авахлахаар бас тэг гачин зураг авчихна. Дахиад аваад өгч хэрэг хэцүү гэдэг. Тэр бас хэцүү шүү. Өөр юу юм манайхан бүр амар. Гүнхтэй царайтай. Яхасаа гэдэг тэрэг агаад тахын. Энд ирээд хаашаа явсан бэ юм? Персиниус. Тэгээд одоо энд дээр болохоор Dior явсан өөрчөө. Баллтон. Тэгээд Баллтон тэрсний том хотуудаар нийлсэн. Аяллаа. Хамгийн гоё юм байсан. Наад гоё Dior өстэй. Цэвэрхэн. Чичмүш тайгуу цэвэрхэн. Будапешт чинь нэг ер нь жоохон бохор маяг шүү дээ. Харин газар авсан. Тэгээд Dior болохоор ер нь нийтдээ байсан. 100 ч байсан. Найз дараач явсан. Монголд тэр яг жижиг хотод аягаа юм байна. Би л Монголд депрессэн орж ирсэн гэхдээ нэг гоё шилтэй. Сэгээд орж ирсэн. Сэгээд бол үнэхээр гоё юм билээ. Яг ингээд архитектур юм аа энэ Будапешттэй төсдөж гисэн. Хамаагүй төстэй юм. Хамаагүй тийм цэмцгэр цэвэрхэн цэгцтэй. Тэг хүмүүс нь ч их аягүй тайван байдаг. Үнэхээр гоё зэрэг. Тэр Будапешт тайван байхад тэнцээ бүр тайван гэхэд юу гэсэн үг вэ? Будапешттэй би бол нэг тайван гэж хэлдэг. Тийм үү? Тийм. Чи бэж начижсэн юм. Яг Токио бодлоо тийм метрополис хотод амар тийм юм хэтэлээд. Гэтэ Будапешт ингээл годамжаар явж байхад ч юм уу ингээл яг хөө жижиг хотод очиод үзэн шал өөр идэг байхгүй.
ямар ч тийм дуу чим байхгүй. Тэгээ буцаад бодоод биш тэгэхээр ингээд нэг стресстэй байгаа юм шиг. Тийм болчдөг л. Чи нэг өнгөрсөн байж тээ. Монгол очиж яах вэ? Монгол ч юу гэх юм. Монгол очиж бүр стресстэй хэрэг. Аа тийм түжиж мүжүүл бүр. Тэгсэн түжижсэн чи бас мэг. Би яг Монголд нэг 100 амралтаар батсан чинь арай гайгүй ингээд хатан дөөр явж байгаа. Дараагүй арсахгүй. Тэгсэн чинь бүр амар шокнд байсан. Юу илээ чи одоо хүмүүс бүр чихэн дээр явуулаад бүр ингээд энэ чи нэг хүний цоолоо гэж хэлээ. Тэгсэн чинь би юу илээ амар. Тэрэг. Хань Монгол яваагүй те? Яваагүй. 19 онд хичээлтэй илдэж ихтэй. Канадад Чи Унгараас очсон. Тэгэхээр танаа билсэн жоо хацгүй юм яа. Яг юм ковид хүрч ирээ. Эндээ бид нэрийн дараагийн бүр гэтээ бид хэд ч яг яг сая өмнө жил 20 онд ирсэн хүмүүс бүр. Юу. Холон модон дээ. Хөлөө дүнгэж ирээд Монголда кандидатч ирэлийн нэрээр дахиад кандидат. Тэгээ ихтэй тавилын юм. Гэтээ энэ Тэгээ ингээд хамгийн сайд нь юу гэхээр ингээд бид ч юм асаах ирээд ингээд би ингээд танилцж танилцаа тийм. Гадаад байх тэр гоё экспириенсийг авсан шүү дээ. Тэр талаас чадахгүй байгаа. Тэгээд баримтаас хоригдчихад байгаа. Тэр нэг сайд л юм. одоо нэг юу яд нь штэ нэг Монголоос ингээл явж хахад нэг юм одоо юу гэдэг нь та нарт ээж авч ингээл нэг юм сүртэй юм загчсан уу нэг хүн нэрээ бодож нэрээ Монголынхаа нэрээ гаргаараа гэдэг ч юм уу тийм хэлчихсэн үү Гүш манай тэгжсэн наад өвөө тий өвөө л гэж байна болоод хүнтэй өвтэй яваарай гэсэн манаас аваад янз бүрийн буруу гаралтай нийлж байл тийм үү ер нь хүний газар нэрээ бодоорой гэдэг юм ер нь бэд юм яг хөө хай тэр тэмцэл юм уу дотрол тэгж боддог тэгээ юу гэдэг яг яаж нэрээ бодох вэ ер нь Гэхдээ нэрээ бодох надад зүгээр гоё фанага тэгээ гоё нэг шин зүйлстэй л яваа гэсэн. Танилцаад гоё шин зүйлс мэдээ болоо гэсэн. Суралцаад ирээ гэсэн. Нэрээ бодоорой гэж зүгээр нэг юу нэг тийм шал өөр хамааралгүй хүмүүс л нэгдэж надад бол нэгдэж хэлжсэн юм. Тэгэл Монгол хүний нутаг тэгэл нэрээ боддог юм штэ монголчууд маань штэ тэгэл. Тэгэл яг үнэндээ тэр яг үнэн л тийм. Монголчууд нэр бол энд муу зөвшөөрөлтэй. Гэтэ монголч бол гайгүй штэ. Яа мэдгүй яг нэг цатануудын зинасаад баармаар сонсогдчихлээ. Тийм үү. Тэгээ ингээд бид хэдэг бас жоохон тиймхүү газруудаар нэг хүнээс эднэр Монгол ингээд хаа нөгөө нэг хөнгөрчд ер нь тийм Монгол гингүү жоохон дургу байдаг гэдэргээд түүхэн ялангуяа тийм түүхээс болоод тэгээд тэр ч яг гэхдээ нөгөө орчин үеийн монголчууд ирээд хулгай малгай. Тийм орчин үеийнхэд нь бас дургу байгаа гэдэг. Улгаан мэдгүй. Юу бол хулгай гэжсэн. Зодоо хийсэн бэст мэдгүй. Клуб зодтолжсэн юм бол байж магадгүй. Магадгүй байж дээ. Юу тийм үү? Сонсож байдаг. Окей, би нэг клуб ороод төлтэй. Тийм бидлээ. Хулгай бол гайгүй. Хулгай ч юм бүр нэг бэлэн мэлбэр юм шүү. Болгож Ер нь баруун лөө бүр юм. Швейцарын хувьцаатай юм лээ. Гэхдээ бид нар бол ингээд уг нь амар хүрхэн тээ амар ингээл оюутан дээ яг зөв сурах гал ирж хахад яг зөв энэ ч удсан ч юм уу эсвэл ашлын гэрээгээр ирсэн юм шиг хэлсэн юм шүү. Тэгээд дунгачууд нь бол тэгж чадахгүй л байхгүй юу? Адилхан л Монгол хүн л юм. Тэгээд тэнгуүтэй бүгдээрийн л нэрээ бодож явах хэрэгтэй болчих жоох юм л та. Тэгээд нэг өхрийн юудаг бол Монголын юудаг нэг хэлтэр байхгүй. Солонгос бас монголчууд амар нэртэй. Хамгийн амар нэртэй солонгос бол. Тийм. Би бол энэ бол тийм байдаггүй л гэж бодож байсан. Яа тэгэхээр намайг гоцсон газар бол одоо монголчуудтай сайн ажилтдаг тэгээ барыг мундаг хүмүүс гэл амар дандаа тийм байсан бол тэгэхгүй клуб дараа задлан мэлдэг гэдгээрээ юу бол би сонсож байгаа юм. Хальтай. Би юм ярихгүй бүр ямар ч яах вэ? Ямар ч ормоо.
Өөр юм байна. Одоо бүр та яаж амьдрандаа гэсэн. Хөөдөө яаж таах вэ гэхээ. Хөлөөрөө хурдан дуусаа сайлж байна. Хөлөөрөө дуусахаар юу хээ? Ажиллаа. Дараа аялах мөнгөчүүд Мөнгө төгрөг болоод тийм. Тийм санаа зовх юм нэг багсах гэдэг байх нэг юм. нэгэрс болоо бас байгаа. Өвчин тусчих гэдэг. Ядчил тахнаны банк хөл. Нэрээ доорн дахад ямар байсан? Доорн амьдрахад Хэцүү байсан. Даамын хэцүү шүү дээ. Мухаас өө. Манай доор мөн хэцүүсэн. Жохоо нэг хоол хийх гэж яванд оочлогоос байхгүй нэг л тийм үү? хийдэг байсан. Ганцхан юм блэ гэдэгтэй. Хийдэг нэг хоёр хүн. Тэнгүүтэй ажих нэг Пакистан амар бол удаан мод тэгснээр Нэг шошмол цаг маг чааж. Тийм. Амар юм. чи болж байгаа нөхөө заад авах гэж байхгүй. Тэгээ болж байгаа нөхөө байхгүй. Зүгээс галтаам амар цаана. Галтгоон цаан. Тэр юу угаалтар нот дүүрээ амьд хэзээ мэдгүй. Хоолоороо бүглэрч мөн. Дүүл өнө шаарнууд гэж байна. Зүг усан Цайны дээр шаарнууд. достогоо тонч унаа. Тэгээ одоо бууж муу саяд юм идэх шууч. Нилийн цааван сух тийм. Румейтэй асуух юм байсан. Roommate л энэ дэрч. Манай хал дөрөв манай хаалга онгорхоо авах ингэ дөрөв дахь дэр чигээрээ үнэрч чаач. Голсон араас эднэр байна. Тэгээ ингээд манай хүний орон доор морч чигээд зүгээр битгөө сонгоны айлснаас гарч ирээ. Яг зүгээр хаг өгөө. Дүүр тоостой зөө. Тоосонд нэгээд хоёулцсан. Яа, тэгвэл эрэгтэй хүмүүс нь румейт асуудал амар юм дээ. Манай өрөөс гайгүйсэн. Бидний өрөө чинь Соёлоос ч бол тийм үү нөгөө өмнө ерөөсөө ингээ хуц муцаа тайлахгүй унтаал тэгэл тэр нэгээ гарч амьдрал гэл үүдэх ерөөсөө. Нэг удаа сар ерөнхийдөө амьдчиж байгаа хөө тайлахгүй баг. Хийлгээснээр. Джинс өрөөс. джинстэйгээ унтчих. Джинстэйгээ унтаад джинстэйгээ яваад гараад. джинстэйгээ юм ирээд чигээр ирсэн. Нөгөө унтчихсан ч яасан. Тэр өдөө ямар орны хүмүүс юм бэ хаа? Пакистан. Яг манай Пакистан л юм байсан. Пакистан дээр. Харснараа тэр чи Пакистан л зэн зав. Тэгээ бусдад нь бас зүгээрсэн. Миний тарсан юм Пакистанад л жоохон өнөр мөнжтэй. Тэгээ би нөгөө нэг анх ирээд байхад нөгөө Йордан илүүтэй тийм байсан байхгүй. Тэгсэн чинь тэд нар бол айгүй дажгаас ахгүй тийм арай өндөр түвшний хэмаатай амьдралын түвшин нэг өөр санагдаад байгаа яг хажуу талд байгаад тэгээд яг тэд нартай байнгут яг бүр нэг хамт доошлж байгаа ч юм шиг санагдаад яг бүр мэдрэгдээд тийм л. Зарим тэгээд бүр зайл хоол мол хийж чаддгүй юм байлээ шүү дээ. Тэр баг соёл нь баг тийм байдаг хаа. Ерөнхийдөө нэг эмхтэйч юм уу гэж хэлдэг байж магадгүй. Нэг жоохон ууршилж. Манай юу тэгвэл манай Монгол эрэгтэй оюутнууд бусад одоо Пакистан ч юм уу эрэгтэй оюутнууд бол яриа гайгүй юм тий. Гайгүй хамаагүй чадвар хамаагүй хэлсэн. Яг нийтдээ шүү дээ. Ер нь яг бидний яг гэр бүлийн өмөлж байна. Тэгээд Пакистанууд өдөртөө соёлны ялтчуд юм. Зөвшөөрөлтэй. Тэгээ юу яадаг вэ? Та нар ингээд тэднэрт ингээд шаардлага тавих гэж үзчихсэн үү? Өө зөндөө. Тэднэрт тэгээд урдлаараа яадаг хэлж үзсэн. Ингээд заа 50 үнэтэй амаа багтлан бааддаг штэ ингээд. Тэгээд таач юм байлаа. Тэ. Чиний нийлэмгүүд учраас зүрх тийм. Наана нэг ойлгоод байгаа юм шиг мөртлөө ерөөсөө тоодгүй ч юм. Аа. Ерөнхийдөө мэдээд байгаа юм шиг тэгснээ тэгээд за ингээд энэ нэгөрөө байж тэгээд байгаа ч юм шиг. Танайд тэгээ юу хэлэх вэ? Яа хөшин ч усанд орчлоо мартай хэлэхүү. Тийм. Тэрийг л арайгүй л дээ нэр. Тэрийг нь хийх гэж байгаа жоохон бороо шиг хараад зэний нийтдээ тийм болохоор яг заавал чад байна. Яг нь зарим нэгэн хоол мосон дээр үлээ. Ай таваа гэж хэлж. Энэ сомны хайлнаас аваач гэж хэлэх үү? Өрөөгөө зэрлэх гэж хэлчихлээ. Джейсмэс дүнд чанаа. Яа. Тэрийг бол хэлээгүй зүгээр л гахаал өнгөрсгөл. Юу вэ? Яаж унтдаг байна. Тэгээд танаар чи хаана илээ? Визит. Хөршнээс асуудалтай тест. Хөршнээс тийм. Дүүрэн тэгээд тэрнээс юм алга болно. Хаж түүтгэхгүй болох.
Зарим тэгээд цэвэрлэгч наваад гэж тийм шиг байна. Түүч Борцны түүхөө гарч Борцын мууцсан юм байна гэж хайцсан байсан гэсэн. Би нэг бодлоо хөргөч надад болохгүй хийцээсэн чинь зүгээр ингээ онгоолж үнэрслээ борсон жоо хурцсан. Тийм муудсан юм байна л та хийцээ. химчи гэж яаж тийм шүү. Бид бас уусаа гадаадууд л амар тийм шүү. Пупа. Тэгдэж тийм. та манайхаа би гарахаар болчихлоо. Тэг жоохон хашлж байгаа. За. Өөр юу хайх бол тэд нар. Тэгэл. Би бибинийхээ та нар өөрөө өөртөө бас зүйлүүд ингэж бибинийхээ ингэж хулгайлцдаг гэж штэ. Өөртөө өндөр хулгайлцсан юм гэж. Бэсээ би одоо тийм юм л тань. Өөрийнхөө хулгайлт алтан гуталцаа цаа гэв юу нэг. Тэгэл алдсандаа бараад байгаа шүү. Нөлөө цаасраас нэг ondсгэл. Яг гэдэг илгүй юм л тань гэж чадчихлаа шүү. Алдсан юм тийм. Чим дуур. Тэгээ байранд орсон юм ярьсан. Тэгээл доормоос гараад байранд орсон. Яг хаваа дээрээс ханы Red Enter гэж хаваа юм байсан. Яг гарчсан. Миний асуудал гарчсан. Мөнгө илүү бага болж та. Өмнө тааш нөө 8-1 барин өндөрдөг гэсэн шүү дээ. Тэгэхэд бараг л доорм шүү гэдэгсэн. Яахгүй тэгэл доормох руу юм. Яа дэжвэт аа. Тий. Яг нэг хиллаа маа. Яахгүй. Тэгээд нөгөө л нэг дооргонд байсан шиг нөгөө хөргчнүүд юм бол алдууж маашсан. Нэг баг зэрэг байна. таньдаг хүмүүс олцоо тэгэл заа ингээл хамаагүй цаа юм бодох ба. Ундагийн зөвнөд дээр нууцсан явж байгаа. Тэнгүүл бахан юу болох вэ? Чи бэлээштэй үү шүү дээ. Гайгүй. Эцүү лаптап цэцгээ. Заа шүү. Чи яах вэ? Чимийн хавцаа би хамсан нэг гэрүүл магийн болчихж байгаа болохоор. Ялчгүй энэ жирл надад яг гэр биш шүү дээ. Хатолж янз бүрийн. Бүх цагаа л хамт өнгөрч байгаа. Одоо мега тойр бол бараг хичээлтэй ч хамт биш тийм. Тийм шүү. Хичээл ингээ онлайн гэсэн ямар байсан бэ? Маш хэцүү байсан. Хичээлдээ орох цаагүй, бах онсон, ойлгоогүй, юу ч ойлгоогүй. Юу цаагүй юм. Онлайн дараатал. Онлайн хичээлцүү. Тийм Монголд байх ч гэсэн бол бүгднаас л багаас л танхимаар байдаг юм болохоор онлайнаар юм сурах дадал суугаа болохоор тэр нь тийм л болохоор юм байна. Ер нь тэгээд бид хийчихэлтгүү тэгээ бараг дэлхийдээ яриад хүмүүс оюутнууд ерөнхийдөө л нэг онлайн болохоор нэг яагаад хичээл нь хацрагдаад өөрөөсөө яг хичээл чанарах нэг тийм өөрөөс нь шалтгааллах болгонгууд нэг жоохон багасаач байгаа юм шиг болчихж байгаа шиг. Ер нь тийм байна. Надад зарим хичээлд бол амар байсан. Тийм. Амар. Тийм яг тодорхой хичээлүүд бол яг нөгөө унших юм уу та. Тийм. Өөрөө лекц уншаад хичээлд орчихлоо. Мид тэрэн дэвшлээд аяга амархан болсон гэсэн байна. Тэгэл газ шалгалтуудаа газ очвол тэгэнгүүт л манай гэхдээ бас манай шалгалтын дээр ингээд онлайн болчихсон ингээд жоохон базаад амсан гэсэн. Илүү чангалаад final exam хүртэл нэг амар шалгалт болол. Орлол болчихсон. Болтой юм шиг. Тэнгүүд л семестр чинь ингээ үзээгүй ч л тэгэхээр нүч байгаа. Баг бүтнийг сар хийж хийж байгаа юм шүү дээ. Харин юм би нэрээ энд ирснээс хойш нэг тийм амар түүх мөхтэй холбоотой юм мэддэг болж эхлээд байгаа юм шиг сонирхоод байгаа шиг болцсон байсан шүү дээ. Нөгөө нэг манай нэг өрөөний нэг Африк хүн байсан байхгүй юу? Танзан ахаа. Тэгээд тэрээс Монгол гэж юус баг сонсоод амьдралаа. Тэгээд тэр хүнд чинь би гээд oh my god. Чи ингэ дэлхийн татыг эзэлсэн тийм бас мэдэхгүй байна тэргээ бас нэг орой бүр нөхөө хүндээ баг ингээд өөдчлэн юм ярьж байгаа. Түүх ярьж байгаа. Монголын түүх ярьж байгаа. Тэгээд би зарим ч яг баг ер нь бол нэг 10 жилдээ үдсэн юмнууд л ярьж байгаа ч тэгэл нөгөө тэр юмнуудаа ягаад яриад тэгээд мэдэхгүй ингээд нөгөө хүн чинь бас асууж сонирхоод тэгмэт нь яг тэрийг мэдэхгүй тэгээд заавал чараа би Google-д хачаад тэгээд амар detail юм бас асууж.
юу лээ тэгээд та нар тэр юугаа айргаа яг яаж хийдэг юм бэ гэж нэг тэгэнгүүт л Яг сайн мэдэхгүй байна. тий айр бүлэгтэр Хэлж чадахгүй. тий тэгэл тэр мэт зэ бич даа гэж бай. Тэгээ яг тайлбарлаж хэлье гэхлээр нөгөөдг нь ойлгохгүй байгаа. Би тэгээ тэр үнийг ойлгохоор хэлье гэхлээр бас хэцүү баг. Өөрөө бас нэг сайн тийм хүн ч шүү дээ. Тэгээд одоо айр гэж ингээ гидсэн дотор ингээ бүлтийн ингээ тэр яаж ч одоо орчиж байгаа юм. Айр хэцүү Тэр тийм. нөгөө нэг Хэллүүд нэ. онгоо шиг л юм болох гэдэг. Нөгөө будаад юу лээ банчтай цаг ч нөгөө нэг Ээжийнхэн сүүнд хүүгийнхээ мах гэж чанд байдаг. тийм хоол гэж байна шүү дээ. Юу Би вэ? гардаг. Гадаад What яа? Чам грүүл ласаар сүүнд дээр хийдэг болсон. сүүн. Сүү мах гэдэг. Яг хүүхдийн яг Юу амар юу. төгч юу яа. Гэтэ өөртөө дахианы бахтаа өндөртэй ураг дэглэл үстэй. Тэгээд чанаад байгаа байхгүй. Сүүнд нь Яа бүр айрын бодолчлаа. тэр чамд тэгээд жоктэй гэж. Нэр Монгол хэл ирсэн юм. гайхав. Та нар өөрсдөө шүү дээ. Сайн биш. Жохон чигмэл Яг нөгөө гэдэг асуудалтай байгаа даа. Тийм. За өнний мах Мах шансан Харахад мархаач яа тий. хийж чадахгүй байгаа юм даа. чадахгүй юм таасан. Ер нь монголоо ер нь санаж байна уу? Санжнаас Санаа. Дэлгэрүүлэл санаж байна уу монгол хэл? би тэгээ яг энд байхгүй юмнуудын сан шүү дээ. Яг тэр хийж чадахгүй бол гэдэг шиг тэгээд нэг Улаанбаатартай нэг энэс нэг хөгжилтэй ч юм шиг бас байдаг шүү дээ. Нэг амьдрал нэг өрнөдөд шүү дээ. Тэр мөр нь бас нэг тэр мөрийн бас хаяа санаан тэгээд Хөрөөс өгч гараад энд нөгөө нэг тийм activities тийм жоохон ховорч юм шиг тийм. Англи хэл дээр тийм активиз нь жоохон байдаг Тийм. Гэтэ яг одоо нэг ковид болсон болохоор жоохон наад юм л та. Энд нөгөө нэг хүүхдийн парк марк шиг юм байдаг тэр жоохон сайн тийм. Хүүхдийн парк мөн байдаг байсан гэсэн. Хүмүүс юм. Тэгээд тоглоомнуудыг хурааж аваад бүр хэдэн жил өмнөлөө хурааж аваад тэгээд нэг өөр хоттой явсан юм шиг үлээ. Өнгөрт биш юм бүр. Өнгөрт нэг хотод тавьсан. Гэхдээ тэр газрыг нь тэгэхээр аваад яатсан ч юм өөр юм дээр гарч очлоо тийм юм сонсч байсан. Тэгээд энэ нэрээ ингээд өнгөрчүүд таньтай ер нь яаж харсан сонсдгүй. Жохон муухай юм эсвэл Жохон мох авчихсан. Нэг сайн байна уу? Баярлалаа байхгүй. За баяртай. тэг өнгөрөөр ярихгүй болохоор тэгээд тэгээд сягийн гүйл барагс амар тийш мишээ гэлээ. Дөнгөж дөрвөлж чаг хүн сэтгэлтэй санагдсан дөө. Тийм. Ажил студиэс хийдгүүч юм. Нэг үйлчлэгээний даваад баг-багд ороход тэгээд уучлаарай чинь тусаж чадахгүй нэ надахгүй бич юм үү тийм. Өөрөөсөө айл болох юм би содлаас холдоод байх гэдэг цаанаас нь тийм үг юм шиг үлээ. Нэг өөрсдөө оногдсон юм аа яг хийн чинь гээл хин илүү юм гараад хүн тусламж хийсэн юм одоо уучлаарай гэдэг. Чадахгүй юм байлоо. Өө сайн мэдгүй нэ ч юм уу тийм. Хамгийн одоо тэгж муухаас насжсэн тийм юу гарч ирсэн одоо энэ ямар хөнгөн бис тавай гэж боддог төр хөглөөд л. Тигтг явж байгаа гэдэг чинь тэр. өөр шоо юм ороод. Үгүй яг за одоо бид нэг буухчлаа байхгүй те 8000 өгөө тэгэл. Тэр 8000 аа. Таргуулаа явсан. За 8000 таргуулаа тэгэл. Гэрэл таргуулсан юм. 2 3 Би таруулах шүү. Энэ бүр амар тийм үү? Вирус таруулах байна. Би ер нь их гайгүй л авчтیں۔ Чи тэгээ тексттэй гэдэг юм. Үгүй би тэгвэл таруулах. Тэгээс бас арга нь хэрэгтэй. Би нэг юу яасан аахгүй яг бүр яг тегтгүйс аахгүй юу. Тэгээд нөгөө нэг бүр яалчгүй ингэ шалгачихсан аахгүй юу. Тэгээ яасан чи надад нөгөө хэргэлцсэн байсан. Уншуулсан би тэрэнгүүтээ тэрийгээ шууд ингээд эрэнгүүт баатангууд шууд үзүүлсэн аахгүй сандраад шууд тийм ч ингээд гайлт хараад явцсан амар. Тэснэ миний хажууд өгч яа таруул. Манай найз та зөв таруулж. Тэгвэр тэрийгээр галхавч хийж гарсан. Тэгээ тэрэндээ аврагтаа мөчтیں۔ Гэтэ
зарим шалгагч нар чинь бүр тэр юуг хардсан ш тоог нь харснаа. Шаг нь хараа. Харин би яг тийм таастай л. За өөр тохиолдсон сонирхолтой одоо хөвчлөлтэй юм тийм байна юу? Тэр нөгөө корона эхлэнгүүт нэг жоохон За. тэр рейсист Оо тийм бүр тэгтдод мэдтдод гэдэг ёо. Зааснаа корона байна гэдэг. Зайгаа барьж олж үлээдсэн шүү. Тийм үү? Тийм болчихсон. Хаа урт блахаа барьлаа. Ирсэн чинь. нэг согтцсон хүмүүс гудамжинд явж байгаа шууд хийж чаач. Тэгж байгаа хүмүүс нэг тийм годомжтой бүбүүчин ч юм уу эсвэл нэг амьдралдаа юу ч хийж бүтээгээгүй царайтай бабушка нэг л. Тийм залуучууд нь бол аюул ийсэн. Тийм. Тэгээ яг зөвөр ч байна. Зайгаа бариад явж. Тийм нэг метроноос гараа явжсэн чинь нөгөө яг метро нөгөө хаах болж байсан байхгүй. Тэгээ нөгөө нэг юм уу нугаач хүмүүсэд чинь тустай. Тэдний яснаа корона бид набиг цаашаар тавьсан араас бүр гэж доо корона Тийм болчихсон. Корона гэж. Тэг та нар тиймэрхүү юм нэг тэгж юм Тийм бодохгүй дээ. зүйлээгүй. Угаасаа л тэгээд хаа газар л юм хүмүүс үүдэг тийм. Ишэл ястаа. Танад гэсэн чинь бас сонирхол хэзээ бахан эртүүхтүүдийн гэрт эртүүхтүүдийн гэрт бас нэг бахан Blackpink яг тийм хөөрхөн амьд юм байна. Ой гэрт юм ихтэй тэгээд юм ярьдгүй юм байна эднэр ерөөсөө их сайн малцж одоо жаа магтчихъя гэж байна. Их хөөрхөөхтүүдээ их бигээд агаад мундаг ирсгэсэн байна. Тэгээд ерөнхийдөө бол бас тэг архимэрх удагч хүн байна. Их гоё гэрмэртэй байна. Мундаг хөхтүүд нөө. За хүүхдүүд ихчээс эйшиндээ залгаж идэв нөө. За тэгээд бид нартай хамтаа арай баяртай.